өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан гэсэн Жек Ведеборд ном байдэ. Чингис хаан бол өнөөгийн ертөнцийг үндэслэх хүн шүү дээ. Чингис хаан бол өнөөгийн сүүлийн 800 жил хорвоод оршиж байгаа тогтолцоог үндэслэгч болохоос биш. ертөнц чинь бол нэг миний хэлээд байгаа мөнх тэнгэр байхгүй юу? Өөр хүний сэтгэлийн архив, бодлын архив ч өөрөө ертөнц агуу юм байхгүй юу? Хорвоо гэдэг бол тэр мэдээллийн архиваас тухайн тохиолдолд амьдарч байгаа хүмүүс нь авч хэлбэржүүлж явж байгаа бодит байдал нь хорвоо байхгүй да. Хорвоо. Тэгэхээр яаж ч утсан 800 жилийн өмнөөс нь Чингис хаан тэ 6.5 миллиард жилийн өмнө хорвоог үндэслэгч байх юм. Мөн үү? Харин эсрэгээрээ 800 жилийн өмнө нэг төлөв байдалд болохоо болцсон байсан хорвоог тэр ертөнцөөс авсан мэдээллээсээ тэ мөнх тэнгэрийн мэдээлэлээр одоо өнөөдрийг хүртэл нь түхнүүч чадсан хүн байхгүй юу? Тэнгэрийн хүчин дор. Мөнх тэнгэрийн хүчин дор. Тий, тэгсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо энд яг бас ингээд нэг яхад тийм багш манд тамны систем байдаг шүү. Би хийсэн гэж биш. Тий, тэнгэрийн хүчин дор. Тий, ерөөсөө танаа монголчуудын бүх хаадуудын хэлсэн үг, илгээсэн илгээмж бүх юмыг харахаар сүүлийн үед бид нар л өөрсдөө их Монгол улс бид нар тэгжсэн гэж ярьдаг болохоос бид нар биш шүү дээ. Бидний өвөг дээдс тэнгэрт энерги байдлаар оршиж байгаа тэр мэдээллээс тэр чинь мөнх тэнгэрийн хүчин гэдэг байгаа. Тэндээс зүгээр бид нар ийшин дамжуулж өгөөд ойлгосон хэсэгтээ ойлгоогүй үсгийн төхнөөс нь л байхгүй юу? Бидний тэдэрт өгч байгаа энэ алтан сунж байгаа нэг тусад гол болдог шиг Монгол хүний нэг сайхан сэтгэл өөрөө газар зүйн байрал дээр нэг сая хүнд ч гэдэг бид нэстэй тоосч 350 мянган хүн 350 мянган хүний бохирдсон сайнтай муутай холилдсон сэтгэлийн сайхан сэтгэлийн бүгдийг дүүргэх чадвартай гэсэн үг. Тэгэхээр нөгөө хэний одоо тэр нөгөө Пасаньярнас гэдэг шүү дээ. Тий, оргил гэдэг байгаа. Тэр чи яг адилхан болчихсон. Мэдээж нэ олон Монгол сэрж чадвал нөгөө 100% сайхан сэтгэлтэй олон Монгол тий 10 байх, 100 байх, 1000 байх, 100000 байх, 100,000 байх гэдгээс хамаарат доошоо нөгөө сэтгэлээ өгч нөгөө хүмүүсийн сэтгэлийг хураах процесс явах байхгүй да. Тэгэхээр ингээд нөгөө яг Монголын бүр мөнх тэнгэрийн хөдөлшгүй зарлиг бол юу гэдэг гэхээр Монгол хүний хувьд нэг биологийн насыг наслаад идэх, хурцах, ундах байдлаараа амьдралаа өнгөрөөхийг бол амьдрал биш гэж үздэг. Монгол хүн бол төрсөн бол тэр нөгөө сайхан сэтгэлээсээ хүмүүст өгөөд сэтгэлийг хураагаад тэгэд энэ дэлхийн бөмбөрцгийн ямархуу хэмжээний газар нутаг дээр хэдэн хүний амийг аварч чадсан гэдгээрээ ирмэлэгдэж явдаг. Энэ шин жиг язгууртан хаан заяатай Монгол гэж үздэг байхгүй да. Өөрөөр нөгөө удам нэгэн мөнхийн бодол тасрахгүй бид нар өөрсдөө баяр хүүгэн бий бол тий шинэ 10,000 жил явчихсан оюун ухааны үргэлжлэл учраас би одоо ингээл яг миний хүүхдүүд удамшаа явчихна. Тийм учраас би юус энэ биеийг юус тоохгүй. Би өөрийгөө мөнхийн гэдгээ мэдж байгаа байхгүй миний оюун ухаан. Тийм учраас энэ оюун ухаанаараа би хүмүүст нөгөө сэтгэлээ өгөөд тэднийг эргэж хураагаад хэдий ч олон хүнд сэтгэлээ өгч хурааж чадсан хэмжээгээр тэр хүмүүс маань өөрөөс байгаа газар зүйн байрал дээр байгалийн хуультайгаа зохицож амьдардаг болно гэсэн үг. Мөн үү? Тэгээ энэ 800 жилийн мөчийг яагаад гардыг гэхээр дээр ярьж ирсэн 400 жилээр эцгийн эрх ёс, эхийн эрх ёс гэж гарч ирдэг гэж. Одоо ингэ тайлбарч эцгийн эрх ёс, эхийн эрх ёс гэдэг нь өөрөө юу юм гэхээр эцгийн эрх ёс гэдэг ойлголтын дотор тэнгэрийн мөнх тэнгэрийн мэдээллийг түлхүү ирчүүд нь авчираад хүн төрлөختөнд өгч сэтгэлийн хураадаг процесс гэсэн үг. Дараа нь тэр сэтгэлийн хураагдж ирсэн хүмүүс нийлээд хамтаараа амьдрахдаа нөгөө эмэгтэй хүн давуу талтай болоод эрх тодлуудыг эмэгтэй хүн бүх амьдралыг шийдээд явдаг 400 жил гэсэн үг байхгүй ингээнээр тайлбарлал. Ерөнхийдөө монголчууд энэ саний энэ юмыг ойлгохын тулд явж эцсийн эцэст монгол хүн гэж юу юм? Монгол хүн нэгд мөнхийн оюун ухааныг авч явдаг хүн гэх юм бол оюун ухаан юугаар дамжих юм? Би ч удамшдаг, оюун ухаан удамшдаг гэдгийг цаанчаа би удамшин, биеийн удамшилт асууд оюун ухааны удамшилт тасрах байхгүй юу? Тэгэхээр яц цусаа цэвэр хадгалдаг. Хоёрдугаарт ижил заяатай хүнтэйгээ гэрлэхийг заяаны хань гэж ойлголт явуулдаг байхгүй юу? Тэгэхээр энэ чинь гэр бүл гэдэг ойлголт орж ирж байгаа. Гэр бүл. Өөрөөр хэлбэл бид нар яг энэ мөнх тэнгэрийн оюун ухаантай цуг холбогддог хүмүүс хоорондоо гэрэлж явах нь бол өөрөө манай бүр гарцаагүй мөрдөх ёстой хууль байдیں۔ Мөн үү? Тийм учраас тэгээ энэ дэс дахиад нөгөө эрэгтэй хүнд давуу байдлыг юм уу эмэгтэй хүнд давуу байдлыг олгодоггүй. Тэгэхээр эндээс нь дахиад юу орж ирж байгаа нөхөр одоо манайхны аюулгүй их төөрөлтүүд нь Оросын кино, Англи кино, Холливуудын кино үзээд нөгөө хамгийн амьдралын үндсэн суурь гаргалгаа хайр гэдэг юмыг ойлгохгүй нь орж ирдэ. Харин тий. Хайр. Манайх биш тий.
Энэ англи үгээр бол love гэж байгаа. Оросд болохоор любит, любов гэдэг байгаа шүү дээ. Любов тий. Яг л идэх нэг л язгууртай өгнөд шүү дээ. Үүслийн хувьд нөгөө нэг л эртний грекийн үг шүү дээ. Мөн үү? За тэгэхээр энд юу гэхээр манайх бол энэ чинь айгүй олон задлалчдаг байхгүй да. Задлалдаг. Айгүй олон сэтгэлийн энергиэр нь задлаад нэрийг өгсөн байдаг. Энэ дундаа манайхан хайрыг айгүй их гадныхантай хольж бодолч явдаг нь юу юм гэхээр хизээч эртний үнийг хайрладаг байхгүй. Хайр гэдэг бол оюун санаа. Одоо баяр хүүгийн бие төрөхдөө миний оюун ухаан энэ биеинд бууж ирчээд мөн үү? Яг миний оюун ухааныг үргэлжлүүлэх эсрэг эмэгтэй хүнээ хайж ирсэн гэсэн үг байхгүй юу да. Хайж ирсэн гэсэн үг. Тэгэхээр монголчуудын эртний үг гэдэг чтэй. Юусе уламжлалтай. Эцгийг нөхрийг шүтдэг, эхийг эхнэрийг хайрладаг. Бол эртний хүнийг шүтдэг, эмэгтэй хүнийг хайрладаг. Эцэст бол зүгээр л биеийн удамшил, оюун санааны удамшлыг зөв ойлгох хэрэгтэй. Мөн үү? Тэгэхээр биеийн удамшил, биеийн болон оюун санааны удамшил гэр бүлээр л явагдана. Тэгэхээр гэр бүл гэдэг ойлголт өөрөө зөв болоогүй цагт хизээч Монгол улс зөв болохгүй. Тэгэхээр одоо бидний хэлдэг юм чинь нэгдүгээр Монгол хэн гэдгээ мэд гэдэг. Нэгд Монгол хэн гэдгээ мэдчих юм бол энэ Монгол хэн гэдгээ мэддэг болсон Монгол яаж хүүхдээ бас Монгол болох уу гэдэг асуудал гарч ирнэ дээ. Хайр гэдэг бол оюун ухаан. Тэр оюун ухааныг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлэх эмэгтэй хүнийг хайж ирсэн гэсэн үг багхгүй да. Өөрөөр Тэнгэрээс оюун ухаан эмэгтэй хүнийг хайж ирсэн гэсэн үг. Мөн үү? Тэгэд ерөнхийдөө юу гэдэг юм гэхээр тийм биш уламжлалт ойлгохтой болохоор эсрүүн тэнгэр эцэг итгүүн газар их гэсэн байдлаар томьёолт эрэгтэй хүн тэнгэр эмэгтэй тийм багхгүй. Буухтаа хайж ирж байна. Хайж ирсэн багхгүй, хайр багхгүй юу? Ерөнхий тийм. Тэгэхэд манайх энийг болохоор одоогийн нөгөө нэг үгтэй нөгөө амтналаг байдлаар биологийн бие биенээ шохоорхох процесс хоорондоо холбогдох энтертэй холбож одоо бид нэг дурлал уушаад өөр юм шүү дээ. Дурлах дурав татагдах ч гэдэг юм уу татах энэ ч өөр ойлголттой байгаа зү. Тийм үү? Тэгэхээр чи шал өөр юм дий. Тэгэхээр ингээд юу гэсэн үг тэгэхээр яагаад эрэгтэй хүнийг шүтдэг юм гэхээр нөгөө оюун ухааныг ясаараа өгч яваа учраас энэ бол шүтэх ёстой юм. Яагаад эмэгтэй хүнийг хайрлах ёстой юм гэхээр хөөрхөн амьтан тэгээд хөхүүлээд нөгөөдгий чийстэ бүр тижээгээд бариад хамаг газрын зовлонгийн үрдэг байхгүй юу? Тийм учраас тэр нөгөө хайж ирсэн тэгээд нөгөө баян тэрний төлөө асарч, инхрийж, асарч мөн үү бүх өөрийнхөө одоо гэрээс гарч хийх бүх юмаа тэрэндээ зориулж авчираад мөн үү хийс аяг хоолойны чи гараал тэр эхний хүүхдийн төлөө явдаг ойлголт чинь одоогийн манай хайр гэсэн болчиход байгаа байхгүй юу? Тийм багц. Тэгэхээр яг өндөр дахиад хэлэхэд Монголын хатан ухаан гэдэг ойлголтууд байна шүү дээ. Нөгөө мөнх тэнгэрийн чинь мөнхийн оюун ухаан эрэхтэй ясаар дамжаад ирэхт нь яг тэр ямар оюун ухаан явж байгааг нь мэддэг учраас нөгөө гарсан хүүхдийн тэр оюун ухааных нь өөрөөр одоо физик ойлголтоор бол нэг үйлдэл дээр хэмнэлийн тааруулж чаддаг тэр хатан ухаан багхгүй юу. Тэр нь англиар нэг үг байд юм да. Гадна дотлынхантай яриад ч юм уулзаа суухаар үгүй энэ улцсан мөсцөгээд байгаа нэг албан тушаал юмд очиж яах юм бэ? Хамгийн powerful буюу хамгийн хүчтэй хамгийн юм бол зөв юм бол ерөөсөө чи өөрөө king байсан king maker байх нь гэдэг багхгүй юу? Өөрөөр чи бити хаан бай. Харин эсрэгээрээ хааныг төрүүлдэг, өсгөдөг байх бол энэ бол хамгийн одоо хүчтэй жинхэнэ нөлөө гэж хэлдэг багхгүй юу? Юмыг. Шинэ одоо өндөр гэгэн зан узны ногоон дээрх цагаан дээрх гэсэн нэг ойлголт гаргалтай хөшөллөг бүтээл. Энэ урлаг талаасаа бүтээл. Гэхдээ оюун санаа талаасаа энэ бол зүгээр л чи Монгол ихээ, Монгол ихнэрээ тэ хайрлж амьдрах. Бити хайр газрын Холливуудын од, Болливуудын од, Солонгосын одоо ямар нэг хачин косметикийн засвар дурцсан. Бүгдийг ижилхэн зодгцсан юм шиг тэр нэг шаазан шиг од мөдтөө сууж мууж хүүхд таргуулж юм уу? Эсвэл Орос морсын орчин үеийн пилотоодтой битгий суугаад л гэсэн сургаал шүү дээ. Ногоон дээр цагаан дээр ихчээ. Тэрний хүчээр бид нэг хүчтэй тэ газрын шуналтай шулмсуудын орон зайг бид аль болохоор шулмсуудыг оруулахгүй тесч үлдээж чадсан байхгүй юу? Тийм учраас өнөөдөр монголчууд ингээд монгол юмаа ярих, язгуураа ярих хэмжээний тэнгэртэй ирчүүд нь байдаг. Энийн цааш нь харлаад явах хатан ухаантай эмэгтэйчүүд нь байгаа байхгүй юу? Хэрвээ яг энэ эрэгтэй үнэн төрийн үүргээ биелүүлэх. Тэр төрийг нь өөрийн эхнэр хоёр нь бэлддэг энэ зөв харьцаа, эрен нэр шиг, эмэн хэм шиг байдаг энэ зөв тэ харьцаа, соёл
Гэр бүл гэдэг энэ ойлголт зөв байсан тохиолдолд бол нөгөө төрөө засах юм чинь гарч ирж байгаа. Тэгэхээр эрэгтэй хүн ихлэ биеэ засахгүй өөрийгөө хэн гэдгээ мэднэ. Язгуурын хувьд би ямар мөнх тэнгэрийн оюун ухааныг авч явж байгаа гэдгээ мэдчихэд миний энэ оюун ухааныг яг энэ чигээр нь миний хүүхдэд төлөвшүүлж чадах тийм хатан ухаантай удам хэн билээ гэд энийг чинь заяаны хань гэдэг багхгүй юу. Өнөөгийн монголчуудын тэр хайр гэдэг эмэгтэй хүнийг хайрладаг хайр гэдэг ойлголт бол ганцхан л байдаг тохиолдол болохоос биш. Хайр гэдэг буюу тэр хайрын биежж байгаа хэлбэр одоогийн бидний ойлголтоор биологийн секс гэдэг юм нь өөрөө хайрын биежж байгаа хэлбэр буюу оюун санаа газар дээр үр удмаа үлдээх. Дээр нь яг тэр сүнсний баяр учраас сүнснүүдийн баяр учраас яаж тэрийг өөр эмэгтэй хүнээс авах юм? Жинхэнэ хайр үйл. Тийм богоц. Тийм учраас язгуур монголчууд буюу мөнх тэнгистэй монголчуудын хувьд бол ханиа олж авлаа, хатангаа олж авлаа, хантай эхнэрээ олж авлаа бол угаасаа тэр 10 настайгаас нийлүүлээд огчдөг ярьдаг ш бид нар. Тийм учраас хизээч одоо нэг фэшн шоу буугаар гардаг ш юм уу нэг ясны хэрзийцэн барьсан тийм би хаа сонихдгүй байхгүй юу. Тэгэхээр энийг л бид өөрөөр би энийг яагаад ингэж энэ хүмүүст ингэж их хэлээд байна гэхээр ерөөсөө явж явж цааш нь Монгол улс оршихуй үгүй юу гэдэг бол эцсийн эцэст монголчууд зөв гэр бүл болох. Нэгд зөв гэр бүл болгоод нэгд өөрөө мөнхийн оюун ухааны нэг тэ 21 дугаар зуунд амьдарч байгаа биологийн бие гэдгийг ойлгох юм бол гэр бүлтэй айгүй сериосны ханддаг болчихно гэсэн үг. Мөн үү? Нэг сериосны хандж байгаа бол тэрнээс гарч байгаа хүүхдүүд дээр бүр энэ бол миний үндсэн үүрэг гэдгийг ойлгоно. Энийний дараа бол харин яг жинхэнэ утгаараа би энэ ихэр хүүхдээ зөв амьдуулж чадж байгаа болгонгууд л бусад яг тэгж амьдарч байгаа хүмүүстэй харахаар янз янз байна да. Тэнгууд донд нь хамгийн сайн ихний хүүхдээ амьдарч байгаа хүн мэдээж ихний хүүхдээ сэтгэлээ айгүй сайн өгч чадсан хүн чинь энэ зовлонг бүх юмтай газрын амьдралыг мэдж байгаа оюун ухаан учраас бусад хүний төлөө сэтгэлээ өгнө. Тэнгууд нөгөөд нь итгэлээ өгөхөөр сэтгэл хураагдж байгаа гэсэн үг байхгүй. Ийм маягаар нөгөө 10 100 мянга төмтийн нөгөө хүний сэтгэлийн пирамид гэдэг төрийн тогтолцоо чинь бий. Нэг боолчууд чи юу гэж боддог вэ? Биеэс ихэр дансантай мөнгөтэй тэгээ нэг байртай машинтай болно гэж ойлгодог байхгүй юу? Тэрний хадраа би эхнэрээ аваас бол байшинтай болчихлоо. Машинтай болчихлоо. Тийм учраас одоо нэг эхнэрээ худалдаж авах цаг нь болчихлоо гэж үздэг. Тэгээд гэрээ засаж байгаа нь эхнэр худалдаж авч байгаа процесс. Мөн үү? Дараа нь эхнэрээ худалдаж аваа болчихлоо гэх юм бол одоо би өөрөө байшин ахуу юм мөнгө төрөлтөө болцсон. Эхнэрээ худалдаад авсан юм чи одоо би босдын ихнийг худалдаж авах процесс руу хариж байгаа юм хайши. Тэрийг сөрөө засгээд байгаа.